Цаанаа та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхээ влогоор бүгдээрээ яг бид нар их сургууль байхдаа багш нар, профессортэй бид нарт одоо заадаг зүйлээс илүүтэйгээр бид нар яг өөрсдөө амьдрал дээр юу сураад авчвал ямар туршлага хөрвүүлээд авчвал бидний одоо амьдралттэй бидний ирээдүйд илүү үнцэнтэй байх талаар өнөөдрийнхээ влогоор би өөрийнхөө бас багаан ч гэсэн туршлагаас та бүхэнд хуваалцъя гэж бодлоо. Тэгээ та бүхэн хэрвээ миний YouTube сувагт хэрвээ subscribe дарж амжааг бол яг одоо subscribe гэсэн товчийг дараарай. Өнөөдөр одоо сэдв рүү орцгоё. За эхнийх нь гэх юм бол алдаасаа суралцах чадвартай байх хэрэгтэй. Тэгээд одоогоос нэг 2 жилийн өмнө би нэг компанид дадлага хийх гээд ярьсанд орж исэн. Тэгээд өмнө нь яг тэр компани ингээд хайж ахтаа зургийг харчаад нэг заримны зураг тавьсан байсан байхгүй. Тэгэхээр заа ингээд зарим л зардаг газар юм ээ, зарим хийдэг газар юм ээ гэж бодсон байсан. Тэгээд яг ярилцсанд ороод явж байхдаа хамгийн сүүлд надаас юу гэж суусан бэ гэхлээр за манай компани ингээд юу хийдэг те юу зардаг юм компани бэ гэдээ асуусан чинь би нөгөө л нэг одоо харсан заримынхаа зургийг бодоод за ингээд зарим зардаг юм компани гэд хэлсэн чинь үгүй манайх зарим зардаггүй. Зарим зарахын хувьд бол зардаг. Гэхдээ манай гол бизнес маань болохоор гараар хийсэн тэгэхээр савн зардаг гэд хэлсэн. Үүнээс харахад би яг юун дээр алдсан байна вэ гэхлээр би нэгдүгээр компанийнхаа тухай сайн судлаагүй байна те. Ер нь ингээ ямар нэгэн газар ярилцлаганд ороход тэр компанийнхаа тухай, тэр газрынхаа тухай бүр сайтаас нь те Facebook пэйжээс нь одоо судлаад маш өргөн хүрээний мэдлэгтэй болсон байх хэрэгтэй. Тэр бол маш чухал. Тэдний тэр ялсган дээр нэг асуултан дээр жоохон онцгой байсан ч гэсэн ямар ч тач тэр компанид орж чадсан. За хоёрдугаарт нь гэх юм бол би бас л нэг ярилцлаганд орохгүй бол бэлдээ сууж ирсэн л та. Тэгээд яг нэгээс 5 асуултууд ингээд өөртөө гаргацсан. За надаас нэг иймэрхүү асуултууд асуух тагээ гаргацсан байсан. Тэгээд тэр хариултуудаа би ингээд одоо компьютер шиг ингээд автоматар ингээд цээжилсэн байсан. Тэгээд яг ярилцлагандаа орсон чинь надаас ингээд шал өөр асуултууд асуусан байхгүй. Миний одоо бэлдсэн асуултуудаас шал өөр асуултууд. Тэгээд үүнээс харахад би энэ дээр одоо ямар алдаа гаргасан байх вэ гэхлээр бүх хариултуудаа ингээд автоматар цээжилснээс болоод хүн надаас ингээд өөр асуулт асуухаар би ингээд ямар ч бэлтгэлгүй бүр ингээд таг болчихж байгаа байхгүй. Тэгээ гих мэтчлэн ингээд бид нарт одоо амьдралын маш их жижигч байдаг, томч алдаа гаргадаг. Гэхдээ тэр алдаанууд бидний хойно одоо ингээд сургамж болоод те туршлага болоод ард хоцорч идэг. Тийм учраас харин бид нар алдснаа хүлээн зөвшөөрч одоо тэр алдаагаа дахин давтахгүй тулд те алдаанаас суралцаж илүү сайн хүн болох нь аюул чухал юм аа гэдгийг ойлгож авсан. Хоёрдугаар нь юм бол айцтайгаа нүүртүүлэх чадвартай байх хэрэгтэй. Тэгээ би нэг ресторанд ажилладаг байсан. Тэгээ тэнд яг миний хийх ёстой ерөөхдөө үндсэн юм 3 үүрэг байдаг байсан. За эхнийх нь угтах үйлчилгээ буюу одоо ресепшн шиг тийм зогсож идэг. Тэгээд одоо гаднаас манай рестораныг гээд хүмүүс орж ирэхэд захиалга өгсөн үгийг асуудаг тийм. Хоёрдугаарт нь гэх юм бол уцаар захиалга авдаг. За гуравдугаарт нь гэх юм бол яг ингээд хүн орж ирэхэд үйлчлэгчдэр очиод өөрийн биеэр ингээд захиалга авдаг ийм 3 төрлийн ерөөхдөө үүрэг байсан. Тэгээд яг хоо ингээд энэ сонсголоор ингээд амар амархан сонсогдож магадгүй тийм. Гэхдээ би тэр үед ингээд дотроо ингээд айгүй айцтай байгаад байдаг гэсэн. Миний дотроос ингээд тэр гурыг хийн гэж тэгэхээр амар хайгаад байдаг гэсэн хэвгүй. За одоо жишээлбэл уцаар ингээд одоо захиалга аваад байжсэн чинь миний мэдхгүй юм надаас асуучвал яана те. Яг үйлчлэгчдэр очиод өөрөө захиалга авсан чинь минийгөө танилцуул гэж гисэн чинь одоо ингээд таг болчихвол яана те. Гих мэтчлэн ингээд айгүй айцтай байгаад байдаг байсан. Тэгээд хэд хоногийн дараа би одоо яг ингээд баг-багаар те. За эхлээд 2 хүнтэй ширээнээр очлоо. Захиалга аваад хөөрхөн харилцан яриа үүсгээд болчих. За дараа нь 4 хүнтэй ширээнээр очлоо. За тэгсэн чинь ээж аав 2 хүүхэдтэй гэж юм уу те. За тэгсэн чинь танаа ресторанд одоо ингээ хүүхэдтэй дөлчгтэй дажгүй хоол байна уу гэж асууж байна. За ингээд тэргээ танилцуулаад ингээ 4 хүнтэй ширээ болчлоо. За тэгээд дараа 6 хүнтэй ширээнээр очлоо. Тэгсэн чинь одоо танаа ресторан чинь маш их алдартай гэж сонслоо. Юугаараа алдартай юм бэ те? Ингээд бинийгөө нэг сайхан танилцуулаад өгөөч ч юм уу. Бид нарт одоо ямар нэгэн хоол ингээд санал болгооч гэж асууж байна. За тэгсэн чинь тэн дээр би ингээд суралцаад болж юм те. Гих мэтчлэн ингээд 6, 8, 10 гэд дээшлээд ингээд баг-багаар хийгээд ирсэн чинь нөгөө нэг миний дотор байгаад байсан тэр айц гэдэг зүйл маань ингээд ерөөс алга болсон байсан. Тэгээ би харин ч одоо тэр зүйлүүдийг хийж явахдаа маш их аз жаргалтай тий ингээд маш гоо мэдрэмж авч тэр зүйлүүдийг хийдэг болсон байсан. Тэгээ мэдээч хүн болгоны дотор ямар нэг айц байдаг бах. Жишээлбэл олонний өмнө гарахаас айдаг ч юм уу тий. За шинэ хүнтэй танилцахаас жоохон эмээдэг ч юм уу. За эсвэл ангийнхаа өмнө одоо гараад презентацийн тавихаас жоохон айдаг ч юм уу тий. Гих мэтчлэн айцуд байдаг бах. Гэхдээ бид нар айц гэдэг тэр даваад гарчих юм бол цаана ингээд бяцхан амжилт хийдэг зүйл бидрийг ингээ хүлээж идэг юм шиг санагдсан. Яагаад гэвэл тодорхой хэмжээний айдсын цаана үргэлж амжилт олж байдгийг бас айгүй ойлгож авсан. За дараагийн гэх юм бол цагийн ажил хийж үзэх. За жишээлбэл бизнесээр сурдаг оюутан байлаа гэж бодоход ямар нэгэн одоо жижиг дунд бизнес хийдэг компанид ингээ цагийн ажил хийж үзэхэд бас маш их туршлага хөрвүүлдэг юм шиг санагддаг. Жишээлбэл одоо яг өөрийнхөө одоо хүрээллээс гадна маш олон хүмүүстэй танилцах боломжийг бий болгодог. За мөн дээрэс нь
одоо зөв зүйл хийсэн, тэ ажлаа сайн хийсэн бол магтуулж сурна, буруу зүйл хийсэн бол магадгүй алдаа гаргасан бол зүгээр зэмлэлүүлээд сурна тэ. Хүний үгийг сонсож сурна ч юм уу гэх мэтчлэн маш их зүйлийг сурч авдаг. Тэгээ ялангуяа би яг цагийн ажил хийгээд хүний үгийг аягүй сонсож сурсан юм шиг санагддаг. Би бас өмнө ингээд нэг газар ажиллаж байхад ингээд надтай хамт ажилладаг нэг ихч байдаг гэсэн байхгүй юу. Тэгэл тэр их чаадаг гэсэн мэт гэхэлэр өдөр болгон ингээд саруулаа одоо энэ чинь ч болохгүй байна те тэр чинь ч болохгүй байна энийг ичдэг тэрийг ичдэг гэж тэгээд идэг байсан. Тэгэл би тэр үед ингээд аягүй төвшөөл тэгдэг байсан бол яг одоо ингээд бодоход тэр хүн ингээд миний алдааг хэлж өгч те би харин ч тэрийг сонсоод өөрийнхөө одоо буруу хийсэн зүйлийг зөв болох ёстой мэн тэ өөрийнхөө алдааг би засах ёстой мэн гэдгийг сурч авч байгаа байхгүй. Тийм учраас хүн бас цагийн ажил хийснээрээ маш олон зүйлийг сурч авдаг, маш олон хүмүүстэй танилцдаг, маш их туршлагыг өөртөө сургамжлуулж авдаг юм шиг. За дөрөвдүгээрт нь гэх юм бол багаар ажил сурах. Тэгээд их сургууль ороод ирэхээр ерөөхдөө ихэнх зүйлүүд багийн тоглолтын дээр явагддаг юм шиг санагддаг. Багаараа презентацийн тавих ч юм уу, багаараа эссе бичгтэй гих мэтчлэг. Тэгээд би бас өмнө яг их сургууль орохоос өмнө глобал удирдагчид орж исэн. Тэгээд тэнд болохоор яг одоо ганцаараа гүйцэтгэх даалгавар болон багаар гүйцэтгэх юм даалгавар байдаг байсан л да. Тэгээд тэр үед би бас ерөөхдөө багийн ажиллагаа гэдэг чинь ийм чухалтай, ийм хэрэгтэй зүйл байдгийг бас ойлгож авч ирсэн. Тэгээд багийн тоглолтын дээр өөрийнхөө яг санаа бодлыг илэрхийлж ингэж гаргаж байх нь аягүй чухал. Харин эсэргээрээ одоо тийм за ингэж намайг би одоо ингэж хэлчихвэл те манай багийнх намайг юуг бодож чухал те. За эсвэл миний энэ санаа ингэж явахгүй дээ ч юм уу те. Ингээд дотроо ингэж хадгалаад байх биш харин ч одоо гадагшин бүр илэн далангуу ингэж гаргаад хэлээд бүр илэрхийлж байх нь аягүй чухал юм шүү. Тавдугаарт нь бие даах буюу одоо ямарваа нэгэн зүйл хийхдээ заавал ингэж нэг хүний хань татаад байхгүй. Хөөе хинээ тэрийтэй хамт ингэж гэхээс илүүтэйгээр ер нь өөрөө бие даагаад өөрөө одоо хийх шаардлагатай байх нь бас аягүй чухал юм шиг санагдсан. Тэгээ би энийг яг өмнө дадлага хийжсэн газараа жишээ аваад ярих юм бол би одоо ямар нэгэн асуудалтай тулгарлаа ч юм уу эсвэл миний мэдгүй зүйл гарлаа гэж бодоход би одоо шууд ингээд хамт ажиллах хүнээсээ те би одоо ингэчлээ те би одоо ингээд ингэчлээ яах вэ гэж асуухынхаа оронд би одоо эхлээд өөрөө би тэрийг би дагаад те энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг талаар ингэж бодох нь бас аягүй чухал юм шиг санагдсан. Тэгээд та бүхэн бас яг миний хэлсэн эдгээрээс гадна ер нь яг их сургуулийн амьдрал дээр магадгүй таны хувьд те яг юу сураад авчвал илүү одоо хэрэгтэй те ирээдүйд илүү үнцэнтэй байх байсан бэ гэдэг талаар стор комент хэлтээгээрэй. Тэгээд миний YouTube сувагт хэрэг subscribe дарааг бол яг subscribe дараарай. Тэгээд бүгдээрээ дараачихсан влогоор уулзцаа.